Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдрийн Масан ТV-гээр ярилцах миний гол сэдэв бол аюулгүй тэмдэг тохирлын баталгаа буюу нийлүүлэгчийн мэдээлэл тохирлын гэрчлэгээ гэсэн энэ үйл ажиллагааны үр дүнг хэрхэн зааглаж хэрэглэгчдэд хүргэх вэ? Энэ үйл ажиллагааг хэрхэн хөтлөн явуулах вэ гэдэг талаар мэдээлэл өгөхийг зорилоо. Стандарт техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар зохицуулагдсан тохирлын гэрчлэгээ аюулгүй тэмдгийн ялгааг тодорхойлж өгнө. За, стандарт техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд шинээр тодорхойлолт бий болсон нэг зохицуулт аюулгүй тэмдэг гэсэн энэ ойлголтын талаар стандарт хэмжил зүйн газраас өмнөх дугааруудад тодорхой асуудлуудыг бол хөндөж ярьж исэн бол миний тухайд сэдвийг хөндөхдөө ялгаа нь юу юм бэ? Хэрэглэгчид энийг яаж хүргэх юм бэ? Үйлдвэрлэгчид үүнийг яаж бүтээгдэхүүндээ хэрэглэх юм бэ? Дээрээс нь үүнийг баталгаажуулах арга зам нь юу юм бэ гэдэг энэ чиглэлээр ярихыг зорилоо. Аюулгүй тэмдэг гэдэг энэ ойлголт маань үндсэн хуульд заасан хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн энэ үүргийн амлалтыг төрийн нэрийн өмнөөс ажил үйлчлэгээ гүйцэтгэж байгаа. Түүнчлэн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ нийлүүлж байгаа үйлдвэрлэгчдийн өмнө хамгийн том хүлээх үүрэг. Тэгэхээр энэ үүргийг хангахын тулд өнөөдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэрлэх энэ явцдаа тухайн бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийг шаардлагыг хангасан байх гэдэг энэ зорилгыг энэ хуулиараа гол нь хуульчилж өгсөн юм аа. Аюулгүй тэмдэг маань хууль зааснараа техникийн зохицуулалтаар тогтоосон үзүүл шаардлагад нийцсэн байхыг тунхагласан. Тэгэхээр энэ техникийн зохицуулалтын үзүүл шаардлага гэдэг маань засгийн газраас буюу заавал зайлшгүй тодорхойлох шинжилгээний байдаг юм уу, техникийн баримт бичгийн үйлчилгээний байдаг юм уу, энэ арга ажиллагааг хийцэн байж хэрэглэгчдэд хүрэх эцсийн бүтээгдэхүүн болох гэдэг энэ зорилтыг хангах ийм ажиллагаа юм аа. Өнөөдөр бидний бүх ажил үйлчлэгэнд хэрэглэгдэж байгаа энэ тохирлын гэрчлэгээ нийлүүлэгчийн мэдээллээс аюулгүй тэмдэг маань юугаараа ялгаатай бэ гэдэг. Тэгэхээр тохирлын гэрчлэгээ нь бол стандартад заасан шаардлагыг бүрэн хангаж байгааг. Өөрөөр хэлбэл энэ 100 төрлийн 10 төрлийн шаардлага стандартад тусгасан бол тэр шаардлагыг хангасан байна гэдгийг тодорхойлж тохирлын гэрчлэгээ буюу тэр чанарын асуудлаар нь тодорхойлж гаргаж өгдөг бол аюулгүй тэмдэг маань тухайн 10 шаардлагын 2-3 үзүүлэлт буюу яг 2-3 аюулгүй үзүүлэлтийг хангаж гэдгийг тогтоодог юм арга ажиллагаа. Тэгэхээр энэ хоёр арга ажиллагааны эренб дараалал бие биенээсээ харилцан хамаарал байхын уялдаа тохирлын гэрчлэгээ бол илүү өргөн хүрээг хамарч байдаг. Стандартын шаардлага нэмдэг нь техникийн зохицуулалтын шаардлага. Аюулгүй тэмдэг гэдэг маань зөвхөн техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлагын тухай ярьж байна. Нэг ёсондоо аюулгүй үзүүлэлтээр суйрлагдчихэж чанарын асуудал яригддаг. Чанартай байна гэдэг бол цаана аюулгүй байна гэдгийг юм нотолж байгаа арга ажиллагаа, үйл ажиллагааны юм хэлбэр юм аа. Баталгаажуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага анхаарлаа юунд чиглүүлж ажиллавал зохих вэ? За, нэгэн хуулиар аюулгүй тэмдгийг бараа бүтээгдэхүүн дээр хэрэглэхийг өөрөөр хэлбэл тэр аюулгүй үзүүлэлтүүдийг тогтоож чадсан хэсгээ нотлохыг хуульчилсан учраас энэ аюулгүй үзүүлэлтийг нотолдог сорилтын лаборатори, техникийн хяналтын байгууллагын дүгнэлтийн үндслээд баталгаажуулалтын байгууллага үүн дээр баталгаажуулалт хийх энэ ажиллагааг хуульчилсан. Ямар байгууллага энэ аюулгүй тэмдгийг хэрэглэхээр тухайн бүтээгдэхүүн дээр хэрэглүүлэх энэ ажиллагааг зохион байгуулах вэ гэхээр үйл ажиллагаагаа явуулах чадвартай хүнлэнгийн байхаа тогтоож чадсан итгэмжлэгдсэн ийм баталгаажуулалтын байгууллага аюулгүй тэмдгийг тухайн бүтээгдэхүүн дээр баталгаажуулалт хийсэн тохиолдолд тэмдэг хэрэглэх энэ ажиллагааг зохион байгуулахаар нь хуульчилж байна. Тэгэхээр бидний дараагийн энэ хуулийг хэрэгжүүлэх энэ үйл явцад итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагыг томилж байгаа энэ салбарын яамдууд энэ үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож хуулиар заасан байгаа энэ бараа бүтээгдэхүүн дээр гол үзүүлэлтийн шаардлагыг тогтоож байгаа энэ тэмдэглэгийг хэрэглэх энэ ажиллагаан дээр үйлдвэрлэгч, баталгаажуулалтын байгууллага, мөн засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа
засгийн газрын гишүүд буюу төрийн захиргааны төв байгууллагууд хамтран оролцох шаардлагатай байна. Тэгэхээр үүний хариултад хөндлөнгийн итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага магадгүй өнөөдөр яг энэ агшинд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлээгүй аюулгүй тэмдгийн хэрэглээний буюу энэ процессын энэ үе шатн дээр одоо асуудал ингээд тулгарлах юм бол эргэлзээ тэнэгэлзээ байх юм бол стандарт хэмжээ зүйн газарт хандах хэрэгтэй. Бид та бүхэнд одоо хөтчийн үүрэг гүйцэтгэж хуульд заасан энэ аюулгүй тэмдгийн хэрэглээний буюу энэ баталгаажуулалтын ажлыг явахын процессд та бүхэн дэмжлэг үзүүлэхэд бас бэлэн байна гэдгийг хэлмээр байна. За өмнөх яриан донд стандартын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд тохирлын гэрчлэгээ олох тухай ярьж исэн. Тэгээд түүн дотроос аюулгүй 2-3 үзүүлэлтийг хангасан бол аюулгүй тэмдгийг бас хэрэгжилж байхаар. Тэгэхээр энэ аюулгүй тэмдэг тохирлын гэрчлэгээ хоёрыг яагаад ингэж зэрэгцүүлээд ингэж зэрэг ингээд авч яваад байна вэ? Аль нэг нь л байвал хангалттай биш үү гэдэг энэ асуудал магадгүй хэрэглэгчийн зүгээс тавьж магадгүй. Өөрөөр хэлбэл нэг ухагтхан дотор нөгөө ухагтхан багтж байгаа учраас тэгэхээр энэний хариултыг одоо өгөхийн тулд хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ явуулахдаа яг тухайн тэр аюулгүй үзүүлэлтэд гол анхаарлаа хандуулаарай гэдэг энэ асуудлыг хамгийн гол нь ийшээ чиглүүлж өгч байгаа. Одоо аюулгүй тэр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхээс өөрчлөж байгаа тэр аюулгүй байхын шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн тэр чанарын асуудал өөрөө аяндаа ингээ урган гарч ирж байгаа учраас аюулгүй үзүүлэлт дээр хамгийн гол анхаарлаа хандуулж үйл ажиллагаагаа явуулахыг энэ хуулиар хуульчилсан. Энэ хуулийн хүрээндчдэр олон улс бүс нутаг гадаад орны түвшинд бүх олон улс гадаад орны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар маань хамгийн гол чухалчилдаг сэдэв бол энэхүү аюулгүй тэмдэг буюу аюулгүй үзүүлэлт байгаа. Монгол улс ч гэсэн яг энэ чиглэл рүүгээ энэ одоо анхаарал руугаа илүү их төвлөрч үйл ажиллагаагаа чиглүүлж явах нь одоо нөөцийн хувьд зөв одоо хуваарлтыг хийж чадна, бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй мөн зөв хөтөлж чадна, хэрэглэгчдэд энэ аюулгүй бүтээгдэхүүн хүргэхэд анхаарлаа хандуулж чадах учраас энэ чиглэл рүүгээ анхаарах нь хамгийн зайлшгүй чухал ийм асуудал юм аа гэж хэлмээр байна. Шинэ хуулиар стандартыг сонгон хэрэглэхээр болсон энэхүү зохицуултыг тайлбарлаж өгнө үү? Нэгэнт л стандартын хуультай холбогдуулаад энэ стандартын шаардлагын тухай ярьж байгаа учраас мөн стандартын хэрэгцүүн одоо хүчин чадлын тухай бас зогсгаан дуртай гэж бодож байна. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 6317 стандарт өнөөдөр үйлчилж байна. Энэхүү стандарт маань бүгдээрээ сонгон хэрэглэх хэлбэрт шилжсэн шинэ хуулийн зохицуулалтаар сонгон хэрэглэн гэдэг хэрэглэхгүй гэдэг ойлголтыг бас магадгүй зарим хэрэглэгчнүүд төөрөгдөж асуултууд бол тавьдаг. Тэгэхээр сонгон хэрэглэн гэдэг бол сонгох гэдэг үгнээс өөрөө бий болж байгаа. Тухайлбал хэрэглэгч буюу үйлдвэрлэгч нөөцийн чадварт тулгуурлан 10 төрлийн 5 төрлийн стандартаас өөрийн үйл ажиллагааны тохирох стандартыг сонгон хэрэглэхийг хилээд байгаамаа. 5 хүнтэй 50 хүний хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа тохиолдолд зах зээлийн хувьд хамар хүрээний үед тэр одоо бага утгыг илэрхийлэх стандартыг хэрэгжиж болж байна. За үндэсний хэмжээнд буюу нийт хүн амын түвшинд бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа бол тэр хүн амын хэрэгцээ шаардлагын нээсэн өөрөөр хэлбэл оролцогч талуудын сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан тэр стандартыг сонгоо авч хэрэгжилж болж байна. Олон улс бүс нутаг гадаад оронд бараа бүтээгдэхүүн хэрэг нийлүүлэх гэж байгаа бол тухайн улсынхаа стандартыг одоо шууд сонгон хэрэглэх боломжинд стандартчил техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулиар бий болж өгч чадсан юм аа. Тэр боломжийг нээж өгч чадсан. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг тодорхойлохдоо бүтээгдэхүүнийхээ үйл явцыг бий болгохдоо бизнесийн энэ харааг тодорхойлохдоо юунд чиглэсэн хүнд зориулсан гэдгээс хамаарч одоо баримт бичгийн тодорхой хязгаарлалтыг хийхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг стандартын хуулиар шинэ хуулиар зохицуулж өгсөн ийм ололттой, дэвшилттэй ийм хууль болсон гэж үзэж байна. Аюулгүй тэмдэг хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой вэ? Аюулгүй тэмдгийг хэрэглэгчид яаж одоо хүртэх вэ, мэдрэх вэ гэдэг энэ асуудал хамгийн чухал байна л да.
Өөрөөр хэлбэл бид нэр бүх хэрэглэгчдийн хаяг шошгоо үздэг бай, хугацаагаа хардаг бай, орц найрлагын ингээд уншдаг бай гэдэг энэ мэдээллийг одоо байнга өгдөг. Энэ аюулгүй тэмдэг гээд цаана бүхэл бүтэн том процесс бол үйл явцуд бол явагддаг. Гэхдээ тэр үйл явцын үр дүн бол аюулгүй тэмдэг гэдэг энэ тэмдэг тэмдэглэгээр илэрхийлэгдэж байгаа. Магадгүй хэрэглэгч тухайн сонгож авсан бүтээгдэхүүнийхээ хаяг шошгон дээр аюулгүй тэмдэг байгаа тохиолдолд хамгийн түрүүнд за ямар ч байсан миний энэ хэрэглэж байгаа ундаан дээр жишээ авъя гэж бодож байна. Одоо будагч бодис буюу өнгөний хувьд би хорвоо юм байна. Одоо хүнсний зориулалтаа будагчаар одоо өнгө оруулсан байх магадaltaй байна. Яагаад гэвэл энд тэмдэглэгээ байгаа учраас аюулгүй. Дараа нэг асуудал одоо нөгөө хүний биед хорвоо чанартай үзүүлж байдаг хамгийн сүүлд одоо маш ихээр ярьж байгаа сахарын тухай ярьж байна тийм. Тэгэхээр энэ сахарын буюу энэ үзүүлэлтүүд бол ямар ч байсан ухад миний энэ одоо бие организм хүлээж авахд энэ аюулгүй гэдэг энэ зүйлийг баталгаажуулж чадсан байна гэдэг энэ зүйлийг илэрхийлэх тэмдэг тэмдэглэгээр хэрэглэгч бүтээгдэхүүн юм сонгон авах боломжтой. Тэгээ үүний цаана юу байна вэ гэхээр зэрэг үйлдвэрлэгчдийн зүгээс хариуцлагын асуудал байгаа. Хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүнийг аюулгүй чанартай хүргэх гэдэг. Тэгэхээр энэ аюулгүй чанартай хүргэх гэдэг энэ үйлдвэрлэлийн процессыг дахиад зах зээлд нийлүүлэх, зах зээлээс хэрэглэгчдэд хүргэх энэ үйл ажиллагааны энэ үе шатуудад баталгаажуулалтын байгууллага хөндлөнгөөс өөрөө нэг баталгаажуулалтаа хийж идэг. Дээрээс нь мөн зах зээлд гарснаас хойш төрийн хяналт буюу мэргэжлийн хяналтын байгууллага хадгалтын гормыг хадгалж чадчихээн үү, орчны нөхцөлийг хангаж чадсан уу гэдэг энэ зүйл дээр хяналтын үүргийг гүйцэтгэж байгаа учраас хэрэглэгч хүн тухайн тэмдэг тэмдэглэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа тохиолдолд найдвартай аюулгүй гэдгийг одоо бүрэн итгэх юм итгэлийг бий болгож байгаа маа хэрэглэгчийн зүгээс мэдээллийг одоо төрүүлж байгаа ийм ажиллагаа гэж хэлмээр.